За сайн байна уу? Энэ лабораторийн хүрээгээр болохоор IPv6-гийн талаар ингээд ойлголтыг өгөх байсан байгаа. Тэгээд энэ ингээд IPv6-гийн ингээд топологи байгаа. Энэ топологи нь болохоор нэг төв салбар болон хоёр салбараас бүрдсэн байгууллагын сүлжээ юм аа. Тэгээд энэ сүлжээ нь болохоор IPv4 болон IPv6-ыг зэрэг ажилласан дугаал стак орчинд арчилдаг. Тэгээд үүний гол зорилго нь болохоор хэрэглэгчдээ нэг сүлжээнд ажиллуулах DHCP4 болон IPv6-г аргууд ингээд туршин DNS серверүүдийн хандлтыг ингээд шалгах явдал юм аа. Тэгээд энэ уг топологи нь болохоор ингээд огцорсон байгаа. Тэгээд одоо эндээс ингээд харах юм бол PC-ний рүү ингээд орсон. PC-ний нь болохоор одоо ингээд IPv6-г ингээд автоматикаар ингээд серверээс авсан байгаа. Тэгээд дараа нь PC2-аас харах юм бол энэ DHCP-г серверээс DHCP-гээр авсан. Тэгээд үүнээс харах юм бол IPv4-наас сөрөөлшин TCP-гээр авсан бөгөөд PC3 нь болохоор статкаар ингээд тохируулж өгсөн байгаа. Тэгээд энэ болохоор одоо ингээд уг сервер тэг нь болохоор DHCP6-г ингээд өгөх байсан. Тэгээд энэ болохоор IPv6-г ингээд автоматар өгөөд тэгээд үүнээс нь ингээд PC-нууд ингээд IPv6 хаягийг авах боломжтой. Тэгээд энэ серверийг харах юм бол TCP тохируулж өгсөн. Энэ дээр болохоор бид өмнөх лаб дээр хийжсэн яг нөгөө нэг TCP тохируулах аргаар хийжсэн. Тэгээд энэ дээр ингээд өөрийн гэсэн пүүлээ үсгэж өгөөд эндээс ингээд өөрийн гэсэн хаягдтаа PC-нууд IPv4 хаягдтаа болно. Тэгээд дараа нь болохоор рутерүүдээ тохируулж өгсөн байгаа. Тэгээд энэ рутерүүдээр стат тохируулж өгсөн бөгөөд одоо эндээс ингээд тохиргоог нь ингээд харах юм бол энэ дээр ингээд миний хийж гисэн ингээд статик тохиргоонууд ингээд root дээр ингээд харагдгууд энэ тохиргоонуудыг хийж гисэн байгаа. Дараагийн турших явдал нь болохоор одоо ингээд IPv6 хаягтай PC болгон руу ингээд хоорондоо ингээд пакетууд нь дамжих хэрэгтэй. Одоо шинэ энэ дээр үзье. IPv6 ингээд харах юм бол IPv6-ны successful болж байгаа. Дараагийнх нь дахиад харах юм бол IPv6-аас IPv6 хооронд явж байна. Дараагийнх нь IPv4-өөс IPv4 рүү ингэж явах юм бол ингэж явна. Мөн үүнээс ингэж харах юм бол IPv4-өөс IP6-аас IPv4 рүү явуулах юм бол энэ одоо ингэ харж байгаачлан failed болно. Энэ болохоор одоо ингэ нөгөө нэг явах замын чиглэл нөр бөгөөд үүн дээр ингэ наад тохируулж өгөх юм бол ингэ хоорондоо дамжих боломжтой болно. Одоо энэ топологоос ингэж харах юм бол серверүүдээс өөрийн гэсэн IP хаягнууд авдаг. Рутерүүдээр өөрийн гэсэн чиглүүлэлтийг хийж өгөөд явж болно. За тэгээд дараагийн туршиж үзэх зүйл нь болохоор серверүүдийг хандлт хийж үзэх боломжтой. Одоо жишээ нь эндээс харах юм бол энэний IP хаягийг аваад IPv6-тай IPv6 хаягийг авсан PC-тэй ингэж утсангууд ингээд энэ сервер рүү хандлт хийх боломжтой болдог. Одоо шинэ эндээс харах юм бол IPv6 нь сервер тэг рүүгээ ингээд хандлт хийх боломжтой болж байна. Тэгээд дараагийнх нь болохоор IPv4-ийн хаягийг IPv4-ийн хаяг авсан PC-г IPv4-ийн сервер рүү явуулж үзье. Энэ дээр болохоор 192.10.3 гэж байна. Одоо эндээс үзэх юм бол эндээс харж үзэх юм бол энэ одоо ингээд тэр тал руугаа ингээд хандлт хийх боломжтой болж байгаа. Одоо жишээ нь IPv6-аас IPv4 рүү хаягт хийж үзье л та. Одоо жишээ нь энэний хаягийг аваад IPv4 дээр ороод энэ дээр хаяглах юм бол заач. Энэ дээр ингээд үзэх юм бол хандлт хийхгүй байна. Энэ болохоор одоо ингээд нөгөө нэг рутерүүдийн явах чиглэл нөр өгөөд энэ IPv4 нь IPv6-оор ингээд хандах боломжгүй байна. Үүн дээр хэрвээ нав тохируулчих юм бол тэр нь ингээд хандах боломжтой болох болно. Одоо энэ дээр харах юм бол request timeout гэж гарч байна. Энэ ингээд пакет нь яваагүй хэмээн харагдаж байна. Тэгээд дараа нь үүнээс харах юм бол энэ дээр DNS тохируулж өгсөн байгаа. Энэ дээр ингээд DNS тохируулж өгсөн шалтгаанууд хоороод ингээд IPv6 бол IPv4-ний ингээд өөрөөр протокол учраас ингээд өөрөөр замаар ингэж явах хэрэгтэй. Тэгээ тэр протоколыг ингээд найдвартай байлгахын тулд ингээд энэ дээр DNS тохируулж өгсөн байгаа. Одоо ингээд IPv6 дээр болохоор сервер 1 дээр сервер 1.com гэж үүсгэж өгсөн бөгөөд сервер 1 дээр болохоор server 2.com гэж ингэж үүсгэж өгсөн байгаа. Тэгээд
DNS нь болохоор за ингээд IPv4 бол IPv6 хаягтай домен нэрүүдийг ингээд IP хаяг руу ингэж хөрвүүлэх боломжтой болж өгсөн бөгөөд түүн дээр ингээд DNS ашигласан байгаа. Одоо ингээд энэхүү лабораторь 12-ийн ингээд хүрээнд IPv6 ингээд туршиж үзсэн тоглох туслаа. Анхаарлаа хандуулсан баярлалаа.